За өнөөдрийн байдлаар Монгол улсад 24 нам улсын дээд шүүхэд бүртгэлтэй байна. Улс төрийн намын зорилго нь сонгуульд ялалт байгуулж, бодлогоо хэрэгжүүлэхэд оршдог. Өөрөөр хэлбэл, иргэд ардчилсан сонгуулиар ялалт байгуулсан намын бодлогоор дамжуулж төр засгаа байгуулдаг. Тийм болохоор улс төрийн намын үйл ажиллагаа цэвэр тунгалаг байх нь хамгаас чухал бол тэдний бодлого үйл ажиллагааг цэвэр байлгах эхний алхам нь санхүүжилтийн тогтолцоо нь ил тод эрүүл шударга байх явдал юм а. Эрх мэдэл хэрэгжүүлэхийн төлөө бид нар өрсөлдөж байгаа шүү дээ. Улс төрийн намын зорилго гэдэг нь. Энэ нь юу хэлээд байна гэхээр эрх мэдэл хэрэгжүүлнэ гэдэг чинь одоо татвар төлөгчдийн төлсөн мөнгнөөс, иргэдийн төлсөн мөнгнөөс бүрдсэн төсвийг зарцуулах тэр эрх мэдэл дээр очих гэж байгаа байхгүй юу? Өнөөдөр манай улсын хувьд бол улс төрийн санхүүжилтийн асуудал бол улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль гэсэн ерөнхий байдлаар бол эдгээр хууль эрх зүйн актаар зохицуулагдчихж байгаа. Улс төрийн нам бол намын санхүүжилт бол ерөнхийдөө бол өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол хандив, төрийн санхүүжилт, за мөн түнчлэн намын өөрийн хөрөнгө гэсэн үндсэн эрх үүсвэрээс бүрдэж байгаа. За яг энэ дотроо бол гишүүдийн татвар гэж байгаа. За мөн түнчлэн банкны хадгалсан хүүгийн орлого гэдэг. За яг өнөөдрийн санхүүжилтийн тайланг аваад үзэхэд бол ерөнхийдөө бол хандивас нэлийн бүрдсэн байдаг. За энэ нь болохоор иргэдээс авах хандив, аж ахуйн нэгжээс авах хандив гэж дотроо хуваагдчихж байгаа. За төрөөс авах санхүүжилтийг бол бас манай хууль эрх зүйн актад бол хуульчлаа гэж хуульчилсан байдаг. Үүнийг тодруулбал хуулийн хүрээнд улс төрийн намд иргэн 1 сая, хуулийн этгээд 10 сая төгрөгийг жилд 2-оос дээш удаа хандвалахыг хориглодог бол төрөөс тухайн намын авсан хүчинтэй саналын тоог 1000 төгрөгөөр тооцож, сонгуулийн үр дүн гарснаас хойш 3 сарын дотор 1 удаа мөнгөн дэмжлэг үзүүлж байхаар тусгасан байдаг. За мөн улсын хурлд авсан нэг суудлыг 10 сая төгрөгөөр тооцсон улирал тутам мөнгө олгож байна. Гэвч улс төрийн намуудад өгч байгаа энэ мөнгө өчүүхэн бага учраас томоохон хандивлагчдаас мөнгө авахаас өөр арга байхгүй гэж улсын хурлын дарга инх бол нийтлэлж жаргал сайхантай ярилцахдаа хэлснийг энд онцолж байна. Улс төрийн намуудын сонгогчдоос авсан саналыг 1000 төгрөгөөр үзүүлж өгч байна. Сонгуулийн жил 1 удаа. Улсын их хурлд байгаа суудлын тоог 10 сая төгрөгөөр үзүүлж өгч байна. Арчилсан нам жишээ нь одоо 350 сая төгрөг авах нь жилийн. Тэгэхээр улс төрийн нам бол би одоо арчилсан намын даргын хувьд ярьж байна. Энэ мөнгөөр бол амьдрахгүй байна. Зардал ихтэй байна. Тэгэхээр одоо арчилсан намын даргын хувьд байна уу, ардын намын даргын хувьд байна уу, бүх намуудын дарга нарын зовлон адилхан. Хаанаас мөнгө авах вэ? Том компаниудаас. Том компаниудаас мөнгө угаад авсан нам чинь бодлогоо явуулахдаа том компаниудаа тааруулж явуул. Өнөөдрийн хууль эрх зүйн актаар бол төрөөс санхүүжилт улс төрийн намууд аваагүй биш авч л байгаа. За энэ нь хэдэн төгрөг яаж зарцуулагдаж байгаа. За яг хуульд заасны дагуу нөгөө тайлангаа тавьж байгаа юу үгүй юу гэсэн бас тодорхой биш байгаа л да. Төрөөс олгож байгаа санхүүжилтийг хянж чадахгүй байгаа өнөөгийн гол хууль эрх зүйн гол одоо нөгөө цоорхоо гэж ярьж байгаа шүү дээ тий. Энэ нь болохоор яг сонгуулийн бус үеэр хянах хяналтын байгууллага ерөөсөй байхгүй. Хууль эрх зүйн актанд ерөөсөй зохицуулалт байхгүй, зохицуулж өгөөгүй гэдэг. За энэ утгаараа бол одоо төрөөс санхүүжилт авч байгаа нь хэдэн төгрөг авч байгаа, ямар зарцуулалттай байгаа гэсэн одоо тайлан мэдээ одоо нөгөө хяналтын байгууллага байхгүй гэсэн утгаараа ерөөсөй ил тод биш байдаг. За мөн түнчлэн хандив гэж ярьж байгаа тий. Хандив чинь өөрөө одоо маш олон асуудлыг мөнгөн болон мөнгөн бус хандив гэж байгаа. За мөн түнчлэн өөр зээл гэж байгаа. За сонгуулийн үеэр өгөх одоо жишээ нь автомашинаар туслах, байр орон сууцаар туслах гэдэг чинь бүгдээрээ хандивт орж тооцогдож байхад өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар бол зөвхөн мөнгөн хандивыг тооцсон байх жишээ. За өнөөдрийн хууль эрх зүйн орчны хүрээнд сонгуулийн зардлаа намууд сонгуулийн ерөнхий хороонд тайлгнадаг. За сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсанд тавигдсан мэдээлэлээс үзвэл сонгууль бүрт намуудын зардал хэдэн 10%-аар нэмэгдэж ирсэн байх юм а. За намууд 2004 оны сонгуульд 1 тэрбум төгрөг зарцуулсан бол 2008 онд энэ тоо 8 тэрбум болж нэмэгджээ. Харин 2012 онд 35 тэрбумд хүрсэн байна. За энэ их мөнгийг намууд жирийн гишүүдийн татвараар бүрдүүлдэггүй болох нь
ил болоод байгаа юм. Нам нь босох тогтоогоод бүр нээлттэйгээр тэдэн төгрөг намдаа босгож өгнө гэдэг нөгөө хэдэн зуун сая яриад шүү дээ. Тэгэхээр л бүр шал эрүүл босом руу явчихж байгаа байхгүй. Улс төрийн одоо нэрвэрч байгаа намууд зарим гишүүдээс 1 төгрөг төгрөг, зарим компаниас 1 төгрөг төгрөг авч ирсэн олон тохиолдол байна шүү дээ. Одоо бид нар улс төрд орж байгаа мөнгөө бүр тодорхой нэг 10% ч бараг хямж чадахгүй л юм шиг. Судлаачдын бас ингээд сүүлийн үе судалгааны бүтээлүүдийг хараад тахаар бид нар одоо улсын намуудын сонгуульд ороод тайлгнаж байгаа зөвхөн сонгуульд ороод тайлгнаж байгаа тэр 36-7 тэрбум бол угаасаа нийт одоо зарцуулсан санхүүжилтийн бараг л одоо 30%-тэй ч тэнцэхгүй шүү дээ гэж хэлж байгаа юм л да. Улс төрийн намын дотоод ардчлалын өөр их сул байна. Өөрөөр гишүүдийн оролцоо мэдээлэл авах эрх тийм одоо ялангуяа улс төр санхүүжилттэй холбоотой асуудал дээр их хаагдмал байна. Дээрээс нь төр улс төрийн намуудад маш хүчтэй хяналт тавьж ажиллаж чадахгүй байна. Судалгаагаар бол улс төрийн намын гишүүдийн дунд судалгаа хийгээд үзэхэд намынхаа санхүүжилтийн асуудлаар мэдээлэл одоо байнга авдаг гэсэн хувь бол маш бага. Ямар ч мэдээлэл байхгүй чухам одоо хаанаас ямар их усүрээр санхүүжээд үйл ажиллагаа явуулаад байгаа гэдгийг талаар огт мэдээлэлгүй хувь бол бараг 70 гаруй байгаа байхгүй. Намын гишүүд дэмжигчдийн ийм мэдээлэлтэй байгаа тохиолдолд жирийн иргэд сонгогчд бол ямар мэдээлэлтэй байх нь тодорхой. За нээлттэй нэгэн форумаас олон нийтийн дунд хийсэн санал асуулгын дүнж үүнийг харуулж байгаа юм. Судалгаанд хамрагдсан иргэдийн 67% нь улс төрийн намуудын санхүүжилт ил тод биш, 71% нь хандивлагчид нэрээ нууцлахад амархан, за 80% нь хандив өгч байгаа арга зам нь ил тод биш гэсэн бол 50 гаруй хувь нь намад санхүүжилтээ ил тод байлгах хүсэл зорилгогүй байна гэсэн байна. За мөн авилгатай тэмцэх газрын хийсэн судалгаач томоохон баримт болж байгаа юм. Авилгатай тэмцэх газрын гаргадаг судалгаа байна. Энэ судалгааны дүнгээр бас авилгын өндөр түвшний авилгын шалтгаан нөхцөл гэдэг дээр улс төрийн намууд сүүлийн жилүүдэд нэлээд өндөр хувьтай орж ирж байгаа. 2008 онд 33% байсан бол 2012 онд 59% болж нэмэгдсэн байгаа. Тэгэхээр нөгөө талаас энэ маань нөгөө хандив маань яг ямар хандивын их үүсэртэй гэдг нь тодорхойгүй байхад энэ бол нэлээд том үзүүлэлт. Энэ улс төрийн намыг ашигладаг хуулийн этгээдүүдийн тоо нэмэгдээд байна. Өөрөөр хэлбэл энэ санхүүжилт өгснөхийн төлөө тодорхой бодлогыг шахдаг, шийдвэр гаргуулдаг энэ онцгой эрхийг нь ашиглах гэдэг. Өнөөдрийн байгаа байдлаар явах юм бол Монголын ардчлал маш хүнд нөхцөл байдалд тулгарч байна л гэж хэлэх гэсэн. Энээс үүдэр сэргийлэх ёстой. Энэ нам магадгүй шийдвэр гаргагч чинь бол улс орны эрх ашигын төлөө шийдвэр гаргадаг болохоос биш тодорхой аж ахуйн нэгжийн өмнөөс эсвэл тэдэнд таалагдсан шийдвэр гаргах эрх байхгүй. Гэхдээ хинч үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр яаж зохицуулах вэ гэхээр алтан дунджийг нь олох маш сайн зохицуулалт хэрэгтэй л гэсэн. Дэлхийн олон оронд улс төрийн санхүүжилтийн тулгымцсан асуудлыг төрийн санхүүжилтээр шийдэж байна. Энэ нь улс төрийн намаар дамжиж байгаа өндөр түвшний авилгыг бууруулах ач холбогдолтой юм байна. За мөн улс төрийн намын санхүүжилтийг төрөөс хянах, ил тод байлгахад чухал нөлөө үзүүлдэг юм байна. За тэгэхээр эргээгээд нөгөө шинээр хууль эрх зүйн акт гарахаар яг л нөгөө төрийн хяналтаа яаж таах вэ? Ард иргэдэд ил тод биш байвал яах вэ гэсэн асуудал үүснэ л дээ. Өнөөдөр улс төрийн намд итгэл ард иргэдийн итгэл буурч байгаа энэ цаг үед улс төрийн намууд өөрсдөө дотооддоо хяналтаа сайжруулж тухайлбал одоо нэгтлэн ботох бүртгэлийн мэрэгсэн одоо багийг бий болгох за нэр хаяггүй орж ирсэн хандийг үнэн чударгаар одоо тухайлбал улсын орлого болгодог ч юм уу те мөн түнчлэн гишүүдтэй үйл ажиллагааны бол намын санхүүжилтийнхаа тайлан хандивын тайланг одоо тайлгнадаг байх үзэх боломжоор нь хангах зэргээс бол тухайн намын дотоод ардчлалын асуудал бас их хамаардаг. Иргэд бол төрөөс буюу нөгөө өөрсдийн татвар төлж байгаа мөнгнөөс төсвөөс улс төрийн намуудыг бол санхүүжүүлэх гэхэд бол их тийм таатай хандахгүй. Эсвэргээрээ одоо хамгийн зөв гарсан л энэ юм а гэдгийг иргэдэд ойлгуулах тийм ээ. За зөвхөн хяналт гэдэг хуулийн хүрээнд хяналт байхаас илүү иргэд олон нийтийн хяналтанд маш сайн байх хэрэгтэй.
төсвөөс одоо өөрсдийн татвар өгж байгаа мөнгнөөс намуудыг санхүүжүүлээд хамгийн зөв бодлого, хамгийн зөв одоо мөрийн хөтөлбөрийг боловсруулаад та нар одоо өрсөлд за тэгээд хин ясан гарч ирээд засгийн газраа байгуулад ажил гэдэг ийм сонголтыг л одоо өгч юм л та. Тэгэхээр иргэд өөрсдийнхөө одоо төлсөн татвараараа намуудыг санхүүжүүлнэ гэж байгаа учраас иргэдийн улс төрийн мэдлэг боловсруулалт энд маш чухал орж ирж байгаа. Улс төрийн намуудын санхүүжилтийн гол их үүсвэр болсон хандивигч мөн зохицуулах арга хэлбэрүүд байгааг судлаачид хэлж байна. Тухайлбал гишүүд дэмжигчдээс авах хандивыг нэмэгдүүлж, харин аж ахуйн нэгжээс авах хандивт дээд хязгаар тогтоож өгдөг жишээ байдгийн байна. За мөн хандивт эрх зүйн орчныг чангадгах замаар хяналт тавих шаардлагатай гэж хэлж байгаамаа. Ягаад төрөөс санхүүжүүлэх нь бол одоо зөв зүйтэй юм а гэд дэлхийн нийтийн чиг хандлага яваад байна гэхээр нөгөө хувийн санхүүжилтийг тэнцвэржүүлэх, за улс төрд орж ирж байгаа мөнгөний нөлөөг бууруулах, за мөн түнчлэн олон ургалч үзлийг дэмжих давуу талтай гэж үздэг юм л да. За энэ нь юу гэж хэлээд байна гэхээр шинээр бий болж байгаа нам одоо манад жижиг нам гэж яриад байгаа. Тэдгээрт бол гарааны ижил нөхцөлийг бүрдүүлэх. За олон ургалч үзлийг ингээд нэмэгдүүлэх гэж ярьж байна те. За мөн түнчлэн эргээгээд тэрээга дагаад нөгөө хяналтын тогтолцоо сайн яваад эхэлдэг. Төрөөс санхүүжилт авч байгаа нам санхүүжилтээ тайлгнахгүй байх, дутуу эсвэл алдаатай тайлгнах зэрэг болгоно нөгөө төрөөс өгч байгаа санхүүжилтийг хасах, эсвэл бууруулах, бүр зогсоох гэсэн хариуцлагууд нэмэгдээд дагалдаа явцдаг. Энэ утгаараа бол төрийн санхүүжилтийг бол маш зөв зүйтэй хандлага юм уу гэж харагдаж байгаа. Бүр ингээд хандив бол зогсоох нь бол бас зохистой биш байгаа. Хандив зогсоочоор нөгөө улс төрийн намууд чинь төрөөс авах санхүүжилтнээс хэд хараат болоод нөгөө ард иргэдээс хандив авахгүй болохоор тэднэртэйг нөгөө ерөөсө холбоогүй болчдөг. Төрийн санхүүжилтнээс хэд хамааралтай болчдөг гэж үздэг юм байна л да. За өнөөдөр сонгуул үеийн санхүүжилтийн 90-с дээш хувийг бол хандив бүрдүүлж байгаа энэ ийм практиктай байгаа манай улсын хувьд бол одоо хандивын зохицуултыг одоо маш сайн хийж өгөх нь чухал. За хандивын зохицуулалт бол ерөнхийдөө бол хандивт хязгаар тавихаар л зохицуулагдчихна гэж бас үзээд байгаа. Тэгэхээр нэг хандивлагчаас авах хандивын хэмжээнд хязгаарлалт тогтоочхоор нөгөө томоохон хандивлагч чинь жижиг хандивлагчдад хандиудаа ингээд хуваарлаад өгчдөг тий. Өөрөөр хэлбэл жижиг хандивлагчдаар нөгөө мөнгөө ингээд хандивлуулцдаг. За тэгэхээр эндээс яаж сэргийлэх вэ гэхээр нийт авах хандивын хэмжээнд хязгаар тогтоогод өгчдөг. Тэгэхээр ингээд нийт хандивт нь хязгаар тогтоогод өгчхөөр одоо өнөөдөр манай улс тулгараад байгаа 2 нам нь одоо сонгуулийн нийт санхүүжилтийн 30 тэрбум ч гэдэг юм уу. Үлдсэн 6-7 нам нь 5 тэрбумыг зарцуулах ийм нөгөө бэрхшээлээс ангиж ирэх бас нэг боломжтой юм болов уу гэж харагдаад байгаа юм л та. Ер нь бол дэлхийн улс орнуудын туршлагаас сайн туршлагаас ажиглахад бол тусгаасан механизмыг бий болгох эсвэл бол сонгуулийн байгууллагадан энэ онцгой эрхийг өгөх. 3 дахь нь болохоор тэр аудит шүүхийн байгууллагад онцгой эрх гэсэн юм хэлбэрүүд байна л да. За манад бол хамгийн зохистой хөлбөр зохистой байж болох хөлбөр юу байж болох вэ гэхээр сонгуулийн ерөнхий хороо бол улс төрийн намын томилгооноос ангид байлгаад улс төрөөс ангид одоо байлгаад хараат тус байдлыг хангаад тэгээд тэр сонгуулийн ерөнхий хороонд одоо иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл иргэдийн судлаачдын экспертүүдийн тийм ээ эдийн засгийн шинжээчдийн төлөөллүүдийг за тэгээд одоо шүүх цагдаагийн байгууллагын төлөөллүүдийг тийм ээ хуулийнхныг төлөөллүүдийг оролцуулсан тийм бие даасан хараат тус болох хэрэгтэй. Судлаачд маань ярьж байгаа за бид нар шинжилэл өөрчлөл гэж яриад байна. Гэтэл энэ төрийн эрхийг барьж байгаа бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа энэ гол намынхаа хуулийг одоо шинжлэх зайлшгүй шаардлагатай энэ нь орхицчод байна. За энэ нөгөө нийгмээ дагж байгаа ингээд өөрчлөлтөө ингээд гүйцэж чадахгүй байна. Энэ хууль эрх зүйн актаа өөрчлөх хэрэгтэй гэж яриад байгаа. Энэтэй бол би санал нийлдэг. За яагаад вэ гэхээр одоо нэлийн олон ингээд өөрчлөлтүүд за нийгмийн эдийн засгийн өөрчлөлтүүд гарч яваад идэг. За ил тод байх ёстой мөн хариуцлага тий ингээд
олон асуудал ингээд яригадаад байхад хууль нь өөрчлөгдөхгүй байгаас үүдээд энэ нөгөө институтчил нь бас өөрчлөгдөж чадахгүй байгаа байхгүй юу. Нөгөө хуучнаараа нөгөө нэг намын тогтолцоотой байсан зохицуулалтынхаа нөгөө өнгө эсийг ингээд авч явсаар яваад ингээ байгаад байгаа. Нийгмийн шинжилэл өөрчлөлтөд дагаад энэ хууль эрх зүйч өөр өөрчлөгдөж явж явах хэрэгтэй. Гэтэл нөгөө байдгаараа байдаг. Нөгөө нэг төрийн эрхийг барих, бодлогоо боловсруулах, одоо нөгөө шинжилж өөрчлөх ёстой нам маань өөрөө шинжлэгдэхгүй яваад байгаа. Энэ бүх үүднээс болоод одоо энэ хууль эрх зүйн актыг бол өөрчлөх нь зайлшгүй шаардлагатай гэж хараад байдیں۔ За өнөөдөр энэ хуулийг бол өөрчлөх, шинжлэхэн зүйтэй гэж яригдж байгаа нь бол маш зөв цагаа олсон асуудал гэж би харж байгаа. Энэ нь бол ерөнхийдөө нэг ярихад бол одоо ардчлалыг аварч байгаа бас нэг гол чухал ач холбогдолтой үйл явц юм болов уу гэж хараад байгаа юм л да.